Орхон аймгийн барилга захиалагчийн алба нь хөрөнгө оруулалтын барилга угсралт засвар, орон сууцны дээвэр, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, авто засвар, явган хүний зам, чөлөөт цагийн талбайн тогтчлт, инженерийн шугам сүлжээ гэсэн төрлүүдээр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажилтдаг. Ийм өнөөдөр болсон аймаг эзэдийн шуурхай зөвлөгөөндөр Орхон аймагт хийгдэж буй ажлаас танилцууллаа. Энэ аймаг сумын хурлын төлөөлөгч нараас энэ хяналтын ажил. За 2019 оны 6 сарын 21-ний байдлаар за хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулахаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17.9 тэрбумын 154 ажил, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 24.5 тэрбумын 19 ажил, Баян өндөр сумын орон нутгийн хүчний хөрөнгө оруулалтаар 690.5 сая төгрөгийн 29 ажил, Жаргалан сумын хөрөнгө оруулалтаар 424.3 сая төгрөгийн 21 ажил, нийт 2019 онд 223 ажил буюу 43.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. За үндсэн ажлуудыг гэрээ их мэдээлүүд бол ирээд гэрээний ажлууд хийгдэж байна. Энэ бол нээлттэй ил тод байгаа хэлбэрийг бас нэг одоо агуулмж гэж таавал ойлгох. Дээрх ажлуудаас одоогийн байдлаар аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 84 ажил буюу 5.4 тэрбум төгрөгийн ажлын гэрээ хийх мэдээлэл иржээ. Мөн зөвхөн үйлчлэгээний 29.3 сая төгрөгийн 1 ажил, улсын төсвийн 3.9 тэрбумын 3, Баян өндөр сумын 319 сая төгрөгийн 8, Жаргалан сумын 393.6 сая төгрөгийн 20 ажил, нийт 10 тэрбум төгрөгийн 115 ажлын гэрээ хийх мэдээлэл иржээ. Өнөөдрийн байдлаар 89 ажлын гэрээ хийгдсэн байна. Үүний 45 ажил дээр ажлаа эхлүүлэх зөвшөөрлийг өгөөд байна. Энэ зүйл ярьж хамтарч оруулах нь бас тийм захиучтай биш гэж харагдаж байна. Тэгэхээр манай